За юу цаа. Игийн жижигхэн болон тавтай морил. 2024 он дуусж байгаа учраас сүүлийн видео гэж өөрийнхөө desk setup-ыг ерөнхийдөө харуулъя гэж бодлоо. Би ерөнхийдөө баг бүх YouTube видеонуудаа яг энэ ширээн дээр сууж агаад бүгднийг хийдэг. Тэгээд бичлэгтээ орцгоё. За хамгийн түрүүнд миний лаптоп. Би 3 жилийн өмнө авсан M1 Pro 14 инчийн лаптопыг ашигладаг. MacBook. Сүүлийн 3 жилийн турш би өөрийнхөө ажилласан бүх видео, бүх ажлуудыг зөвхөн энэ лаптопн дээр ерөнхийдөө хийсэн байгаа. Дэлгэсэн дээр зарим видеонууд нь харагдаж байгаа. Яг хоо одоо дахиж нэг шинжлэх ер нь өгч байгаа гэж би бодож байгаа ч гэсэндээ дахиад нэг version-ыг нь алгасаад дараагийн загвартны investment буюу хөрөнгө оруулалт хийх нь илүү үр дүнтэй ах гэж бодож байна. Яг хоо өнөөдөр ингээд би айгүй их тийм AI технологи болон VFX-тэй холбоотой одоо тиймэрхүү зүйлс их орсон бичлэгүүд айгүй хийж байгаа. Тэрнээсээ болоод ч тэр миний компьютер нилээдгүй гацж байгаа. Гэтэ ямар нэгэн байдлаар болгоод байгаа учраас заавалчгүй хурдтай ажиллахын тулд тийм хэмжээний мөнгө зарцуулах ёстой юу гэдэг дээр би жоохон өөрөө ч гэсэндээ эргэлзэж байгаа. Тэгээд санхүү боломжийн хувьд ч гэсэн ямар шухан байх нь вэ? 2025 онд шинэ лаптоп авах нь уу яах вэ? Гэтэ харж л бай. Laptop stand. Зарим хүмүүс MacBook-ээ desktop setup-н дээр ашиглахдаа хураагаад ашиглаждаг. Тийх гэж уг нь би бас дээрэс нь stand-ыг бас авч ингээд доогоор нь хийчих боломжтой. Айгу бүр цэвэрхэн харагдах юм байна гэж бодсон чинь ер нь MacBook-ны дэлгэц айгу сайн чанартай. Тэр чинь ямар mini LED технологитой байдаг гэж санаж байна. Би бурууч хэлж магадгүй байх. Гэхдээ энэ нь давхар өөр ингээд дэлгэцэн дээр дүрсийг харахад болон илүү их одоо real estate гэдэг нь шүү дээ. Нэгснээ илүү их хэмжээний зүйлсүүдийг би дэлгэцэн дээр харуулах боломжтой учраас ер нь дэлгэсэн нь илүү зүгээр юм байна гэж бодоод эхнэртээ авч өгсөн лаптопны стандыг би буцаж эхнэрээсээ хулгаалаад дээрэмдэж аваад тэгээд өөрөө ашиглаж байгаа. Хаанаас авсан бэ гэх юм бол Computerland дотор зүгээр л рандомаар харж агаад зүгээр нэг гоё мөнгөлөгөө зүгээр юм байна гэх тэрийг л зүгээр авцсан гэх юм уу. Дэлгэцний хувьд гэх юм бол Apple Studio Display-г ашигладаг 27 инчийн дэлгэц. Ягаад ч юм нэг 32 инч ч юм уу, ultra wide ч юм уу тиймэрхүү дэлгэцнүүд надад яг нэг тэгж таалагдж өгдөггүй гэх юм уу. Яг уу Apple-ийн XDR display гэдэг 32 инчийн 5K дэлгэц байдаг. 5K 6K болов. Гэхдээ гол нь тэр дэлгэцний хувьд хитрхийн үнэтэй. Би бол тэрийг хизээч одоо баг авахгүй бах. Apple Studio Display-ийн нэг давуу тал нь гэх юм бол олон тиймэрхүү портоос гадна resolution-ийн хувьд macOS-тэй зөв хоршиж ажилладаг гэж хэлж болно. Энэ дээрээс нэг зүйл байгаа нь болохоор би энэ Studio Display-г 50 дээр ашигладаг. 50 дээр ашигладаг шалтгаан маань юу вэ гэхээр уг нь бол Apple-ийн тэр нэг tilt adjustable гэдэг дээшээ доошоо хөдөлдөг тиймэрхүүг нь авах боломжтой байсан боловч би бас л муу ялгаагүй энийг marketplace дээр second hand-аар авсан учраас яг жоохон өндөрлөх хэрэг гарсан. Тэгээд өндөрсөн байгаа. Ер нь бол би setup-а хамгийн минимал байлгах гэж оролддог. Яг үнийг хэлэхэд бол энэ дэлгэцний хойдол нэг тийм сайхан харагддаггүй. Ер нь илүү замбраагүй гэх юм уу. Айгүй олон hard drive ашигладаг. Ягаад тэгэхээр видео хийдэг хүний хувьд бол хэдэн терабайтын одоо датаг бол ганцхан project-ээр хүртэл дүүргэх боломжтой байдаг. Жишээлбэл миний хамгийн том ажилласан project Champion гэдэг брэнд дээр ажиллаж байхад тэр project дангаар тэр зөвхөн social media-гийн 2 видео байхад тэрний нийт дата файл нь 1.7 терабайт болж исэн. Тэгэхээр ганцхан project-н дээр ажиллахад шууд зарим хүмүүсийн одоо насаараа хэрэглэх хэмжээний датаг бол зүгээр идэж уучих гэдэг гэх юм уу. Минимал setup дээр одоо lab болдог зүйл гэх юм бол яг түрүүний хийснээр hard drive. Маш олон hard drive ашигладаг. Уг нь бол эдгээрийг бүгднгийг нь нэг data server-д оруулаад NAS drive дотор оруулах юм бол надад ч гэсэндээ толгойн өвчин багтаа байх юм шиг уг нь бол байгаа. Харамсалтай нь тэр нь нэлээд үнэтэй байдаг. Монгол мөнгөөр 20 терабайтын NAS drive би өөртөө хийхийн тулд 3-5 сая төгрөг зарцуулах жишээний. Тэгэхээр би 20 терабайт одоо энд ойролцоогоор баг 20 терабайт байгаа хаа. Тэгэж яг шууд ингээд мөнгө гаргаад авах одоо тийм
арайс санхүүгийн эрхчлүүлэнд бол хүрчээгүй байгаа. Мөн дээрээс нь нэг асуудалтай байдаг зүйл нь эдгээр нь бүгдээрээ зөвхөн миний одоо storage биш. Энд 4 өөр компани дата явж байгаа. Ширээний хувьд гэх юм бол бас л зүгээр л энгийн IKEA-гийн 160-80 та ширээ нэлээд өргөн ширээ байгаа. Зүгээр давуу тал гэх юм бол олон юм тавих болон дэлгэцээ өөрөөсөө жоохон хойшлуулахад их тохиромжтой санагдсан. Хүмүүс айгүй их нөө дээшээ доошоо болдог ширээ ашигладаг. Монголд манай гэрт тийм ширээ байдаг. Ашиглахад айгүй зүгээр. Гэхдээ яг энд Австралид тийм удаан хугацаагаар амьдрахгүй учраас тиймэрхүү одоо ширээ аваагүй гэх юм уу? Not a worthwhile investment. Тийм чухал худалдаж авах зүйл биш гэж бодож байна. Keyboard-ны хувьд би энэ keyboard-ыг ашигладаг. Keychron K3 энэ Mark 2 нь. Энийг би бараг сүүлийн 3 жил бараг ашиглаж байгаа. Австралид анх ирж байхдаа бараг хамгийн түрүүнд худалдаж авсан зүйлсүүдийн нэг бол энэ keyboard. Надад энэ keyboard таалагддаг зүйл нь гэх юм бол low profile. Энэ дээр бас нэг давуу тал нь гэх юм бол Bluetooth-аар ч ажиллана, кабелаар ч ажиллана. Мөн дээрээс нь Windows, Mac аль алин дээр нь ажилладаг. Би хаяа Dota тоглодог байхгүй юу? Одоо ч бараг зодог тайлж байна. Гэхдээ энэний нэг давуу тал нь би Dota тоглохдоо одоо Windows-аар Alt key-г ашигладаг болохоор энэ keyboard надад хамгийн тохиромжтой байдаг. Энэ дээрээсээ би энийг Windows гэж шилжүүлчихэнгүүт Mac дээр энэ товчнууд нь солигддог гэх юм уу? Тэгэхээр надад яг Windows-ийн компьютер дээр өмнө нь яаж тоглодог байсан яг тэр мэдрэмжинд буцаагаад ороод ирдэг гэх юм уу? Нэр нь бол надад амар таалагддаг. Энэ keyboard-ны нэг амар том дутагдaltaй зүйл нь нэг унтарчхаараа асах гэж нэг хэдэн секундыг авдаг гэх юм уу? Ялангуяа Bluetooth-ээр холбогдсон байгаа тохиолдолд тийм учраас ер нь wire-даар ч гэсэндээ ашиглах нь надад яран амар санагтаад байдаг. Хоёр төрлийн маус ашигладаг. Нэг нь Logitech-ийн MX3 Mac-д зориулсан. Гэхдээ Mark 1 шүү. Сүүлд дахиад Mark 2 нь гарсан билээ. Тэр нь илүү энэ товч нь илүү аяархан болж өгсөн гэсэн. Гэтэ заавшгүй аяархан болохын тулд дахиж шинэ маус худалдаж аавна гэхээр арай төвхтэй санагдаад энийг ашиглаж л байгаа. Нөгөөх нь болохоор Logitech-ийн G304 гэдэг маусыг би ашигладаг. Энийг би бараг сүүлийн 5 жил ашиглаж байгаа хаа. 6 жил ч юм уу. Солих шаардлага гарахгүй байгаа учраас сольдоггүй. Би нэг тийм амар сүртэй lag тийм gamer одоо юу гэдэг latency ингээд 10 ms барих гэж хичээгээд байгаа хүн биш. Хаяа нэг сонирхлаараа нэг оройд нэг ганц сайхан дотоод чигээл тоглолтог хүн учраас тэгэж сүртэй бүр ингээд хамгийн гулгамтгай хамгийн лаг тийм gaming mice надад нэг хэрэггүй. Энийг бол ажил дээр их хөвчлэн хэрэгэлдэг. Тэгээ яагаад ч юм нэг би буцаагаад энэ маусаа ашиглах гэдэг. Speaker болон чихвчний хувьд гэх юм бол Apple Studio Display-ийн speaker бол нэлээд гоё сонсогддог. Тийм учраас би дахиж speaker аваагүй. Шаардлагатай бол үнэхээр high quality сонсох юм бол би Apple-ийн юу лээ? Чи ямар нэртэй лээ? Max юу лээ? AirPods Max тий ёо. Apple-ийн AirPods Max-ыг ашигладаг. Төрс өдрийн билэг. Жижигхэн headphones гэх юм бол AirPods Pro Mark 1 нь баха. Гэтэ надад энэ чихвч бол нэг тэгж таалагддаггүй. Миний чихнээс унаад идэв. Тэгээд энэ илүү гоё дууралттай, гэхдээ аюу хүнд. Гэтэ гоё дууралттай. Өөр ч юу ярих вэ? Нэг зүйлийг ярих хэрэгтэй. Миний кофений аяга. Энэ кофений аягийг би Мельбурнд ирээд худалдаж авсан. Fresco-гийн аяга. Энд чинь 280 мл-ийнх нь илүү дээ. 280 хүрдэггүй лөө. Тэгээ би энэ аягийг баг хаасаг авч явдаг. Хааж авч явсан. Кофегоо игээл аваа явцдаг. Ер нь аюугай өнгө үзэмжтэй. Би энэ аягийг бүр хит хитэн баг реклам дээр prop болгож хүртэл ашиглаж байсан. Өөрөө зүгээр зураг авалт хийж байгаа тэнд мартсан байжсэн. Аяг нь өөр амар гоё харагдаад. Тэгээ тэр чигт рекламд орсон. Жишээлбэл нэг сонирхолтой зүйл харагдаж байгаа. Яг энэ болохоор саяхан хэдэн сарын өмнө 3D printing ер нь хиймээр санагдаад нэг YouTuber-ыг үзсэн Scott Yuhan энэ хавцаа харагдах байх. Тэр хүний ер нь YouTube-ыг нэлээд удаан follow хийсэн. Айгүй гоё зүйлсүүд хийдэг. Маш creative. Өөрийгөө ингээд бичгээд одоо миний хажууд бол үнэхээр lag бичиж чаддаг хүн. Яг тийм dedication гаргаж чаддаг гэх юм уу. Тэр хүний видеог нь би харж агаад яг энэний талаар видео хийхэд нь
ийм жижиг хамгийн жижиг принтер л хамгийн хямдхан нь ер нь болох юм байна гэдэг шийдвэр төрсөн. Тэрүүгээрээ ч гэсэндээ энэ принтер бол яг миний ширээн дээр байдаг. Яг өөр тавих газар байхгүй байсан болохоор ширээн дээр тавьсан. Гэхдээ 3D принтингийн чанар нь үнэхээр сайн. Bambu Lab-ийн A1 mini болохоор маш амархан. Ердөө шууд эхлүүлэл instruction-ыг нь бүх зааврыг нь дагаад хийлээ. Шууд 3D принтерлэх бүрэн боломжтой. Маш хурдан чимээ багтай тэг хүссэн юм хийвэлж болдог. Охиндоо тоглоом хийвэлж өгдөг. Ялангуяа одоо жишээлбэл энэ Octopus энэс би бараг 5-ыг хийвэлсэн баха. Тэгэл хүн амтнд бэлгэлцдэг. Өөр янз бүрийн иймэрхүү articulating toys гэх юм уу? Иймэрхүү тоглоомуудыг хийвлээд шууд өгчдөг. Хамгийн гол 3D printing-ийг ер нь авъя гэж бодсон шалтгаан нь бас миний одоо хоббитэй болон ажилтай амар холбоотой. Энэ болохоор миний өмнө нь видео хийсэн дуран нөгөө Украины гэх юм уу? Мир 1V гэдэг дуранг би өөрөө мод хийгээд гадна талыг нь тэр чигтэн төмөр юуг нь хуулж хаянготлаа. Өөрөө энэ дээрээсээ юм гэрүүд хийгээд тэр дуранг focus motor ч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр ашиглахад илүү амар болон ergonomic болгосон гэж би бодож байна. Яг хөө ингээ хэмжээний хувьд бол томорчж байгаа. Энэ project дуусах болоогүй. Би дахиад энийг ер нь бол PL mount руу хуургана гэж ер нь бодож байгаа. Энэ дээр байгаа энэ гэрэл 2 жилийн өмнө юм уу? Бараг 2 жил хагасын өмнө авсан. Энэ болохоор Amron-ы P60X гэдэг гэрэл. Саяхан энийг V-mount батарейн дээр ингээ холбох боломжтой болгоод заавшгүй залгуур явуулахгүйгээр шууд тасдаг болгоцсон. Зөвхөн энэ гэрэл намайг гэрэлтүүлэг байгаа. Энэ дээр болохоор Amron-ы 300C гэдэг гэрэл бол гэрэлтүүлж байгаа. Энийн орчныг нийтлэнхүүд нь ирээд бол юм цагаанд болгож байгаа гэх юм уу. Ялангуяа энэ гэрэл яг юм ширээний сетапнд айгүй тийм аятаахан гэх юм уу. Би утаснасаа шууд бүх гэрэл температур энтрийг нь тааруулж болдог bicolor. Миний баруун гар тал буюу та нарын харж байгаа зүүн талд болохоор main бүх гэрний station байдаг. Би энд бүх юмаа цэнгэлдэг, батарей бүх зүйлсүүд байрлуулдаг. Хамаг хог новшоо хураадаг гэсэн. Энэ өөрөө ч гэсэндээ өөрөө аюул жижиггүй учраас манай гэр гэсэндээ их тийм том биш учраас хүүхдийн тэргийн бас байдаг. Тэгэл яах вэ? Хичнээн ингээд минимал байлгах гэж оролдож байгаа ч гэсэндээ ядахнаа ширээгээ ч гэсэндээ аль болохоор цэвэрхэн байлгаад хог новш ерөнхийдөө багтай байлгаснаар миний үр бүтээмж ч гэсэндээ илүү дээшлэлтэй гэж боддог. Тийм учраас ч гэсэндээ иймэрхүү төрлийн хоббитэй. За тэгээд 2024 оныг энэ видеогоор дуусгая. Дараа жил уулзцгаая. Арай олон видеонууд аплод хийх гэж оролдоно. Тэгэхгүй бол би жилийн дотор 100 видео хийж чадах уугүй юу гэж оролдсон боловч ер нь баг одоо фейлдж ах шиг байна. Until next time. Peace out.